Дархан аймгийн засаг даргын 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол спортлог дарханчууд аймгийн дэд хөтөлбөрлөө. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс аймгийн хэмжээнд бүх нийтийг хамарсан олон төрлийн спортын арга хэмжээг амралтын өдрүүдэд шатараатаагаар явуулж байна. Өнөөдөр буюу 2018 оны 11-р сарын 9-ний өдөр Дарханы оюутны холбооны нэрэмжит оюутны спортын 9-р их наадам нээлттэй хэлээ. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 9 ихтэй сургууль коллежийн оюутнууд спортын 8 төрлөөр өөр хоорондоо өрсөлдөж аваргуудаар шалгаруулах юм. Төрөл тус бүр 1 сарын хугацаатай үргэлжлэн явагдах бөгөөд оюутны их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр эхлэж нийтдээ эрэгтэй эмэгтэй тус бүр 9 багийн 200 гаруй оюутан оролцож байна. Энэхүү 8 төрөл спортоор оюутан сурагчдынхаа хүч самбаа чадварыг бид нар шалгаж оролдуулна. Тэгээ эхний ээлжид сагсан бөмбөгийн төрөл 11 сарын 9-өөс 11 сарын 25-ны хугацааны хооронд явагдаж сагсан бөмбөгийн төрөл маань хаалтаа хийнэ. Төрөл тус бүр 1 сарын хугацаатай явагдаж улмаар 2018 оны 4 сарын 1-нд аль биесны хаалтын үйл ажиллагаа явагдана. Тэгээ хаалтын үйл ажиллагаан дээр нийт 8 төрөл дээр хэн шилдэг байсан бэ, хэн мундаг байсан бэ, хэн яг нийт төрлөөр аль сургуулийн сурагчид оюутан залуучууд мундаг баг байсан бэ гэж аврагын цомыг гардуулсан тэнд явагдах байгаа.